Та бүхнийхээ өмгөөлөгч Зоригт Баатрыгаа хүрж байна. За сайн байцгаана уу зүүн дэлгэр багийнхаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний тайзан дээр гарч ирсэн шалтгаан бол Улсын хурлын сонгуулийн 30 дугаар тойрогт бол Монгол Ардын намаас Ямагийн их болд Ардс намаас Дулан Сүрэнгийн Дорж Бүрүү гэдэг нэр дэвшигчнэр нэр дэвшиж байгаа. За Дулан Сүрэнгийн Дорж Бүрүү нэр дэвшигч маань өнөөдөр урилга гаргаж байгаа. Энэ нь бол харгуу сайхан шудраг сонгуул явуулъя. Сонгуулийнхаа сурчлагыг нэр дэвшигчнэр хамтарч хийя. Үзэл бодлоо уралдуулдаг байя. Хин нэг нэгэ далдуур муулах биш, хин нэг нэр муулуулах биш. Үзэл бодлороо хэдүүлээ уралдаа гэдэг ийм урилга гаргасан. За энэ цуглаанд бол Ямагийн инх болд нэр дэвшигчээ шадар туслах оргил манай найз ирсэн байна. Оргилыг тайзан дээр оргилаа гараад ир. Манай хүн бол манай нэр дэвш Дорж Бүрүү ахыг мөн бол бас нууцхандаа дэмжээл дагаа яваад байгаа. За тэгээд энэ бичгийн агуулгыг бол товчхон танилцуулъя. Улсын хурлын сонгуулийн 30 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ямагийн инх болд танаа 2016 оны 6 сарын 24-ний өдөр 100 мод сум урилга өргүүлэх тухай. Улсын хурлын сонгуулийн 30 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ямагийн инх болд танд сонгуулийн сурчлагаа эд өрнөж буй энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бадрангуй огт Дулан Сүрэнгийн Дорж Бүрүү минь би Ардс намаас Улсын хурлын сонгуулийн 30 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Сонгуулийн тухай хуулийг удирдлага болгож Улсын хурлын сонгуулийн 30 дугаар тойргийн сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгч шудраг сонгуул явуулах зорилгоор энэхүү урилгыг танд хүргүүлж байна. За сонгуулийн сурчлагын явцад нэр дэвшигч Дорж Бүрүү минь нэр төр алдар хүнд зохион байгуулалтаагаар халдах худал мэдээлэл тарах явдал бол сүүлийн үед гарч байна. За энэхүү мэдээллийг бол хин нэг итгээд хийгээд байгаа талаар бол ойлгох зүйл алга байна. Хин нэгээ хардах боломж алга байна. Ийм учраас сонгуулийнхаа сурчлагыг инх болд нэр дэвшигчтэйгээ хамтраад хин нэгээ муулах биш нүүр нүрээ харж байгаад та бүхнийхээ сонгогчтойгоо өмнө уулзаад мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад үзэл бодол мөрийн хөтөлбөрөөр уралдъя гэдэг ийм урилга байгаамаа. Энэхүү урилгыг бол Ямагийн инх болд нэр дэвшигчийн шадар туслах оргил найздаа бол гардуулъя албан ёсоор. Та бүхэн бас энэ урилгыг цааш нь сонгогчдод түгээгээд яг энэхүү санал санаачлагыг бол цаашид дэмжээрэй гэж хүсэж байна. Энэхүү урилгын хариуг бол инх болд гишүүн маань таатай хүлээж авах бах. Ямар ч байсан татгалзахгүй байх гэдэгт бол итгэж байна.